Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Миний Монголын заваа юмд дуртай тэнгэрлэг өхөд залуустаа энэ оройн мэд хүргэе. Солонгос киноноос одоо нэг жаахан завсал идэх үү. Кинонд хит автаж орой бүр хоолндоо дагалдуулж панча хийж идсээр байгаа л тэр өвчтөр бүр юу ч хүн нэмгэрчлээ. Солонгос л биш бол Болливуд шаасан ч яах вэ? Яа. Та нар тэгээд алаг үзэл солонгос кино оруулсангүйгээд дардаг юм дарахгүй голоо зохиод байваа. Манайс нэг гомдсон штэ. Мэдээ. За тэгэхээр өнөөдрийн кино бол Алерт. Манай эртний өмнөх 800-аад оны үед викингүүдийн хайр дурлал, атаж өтөө, дайн тулааны талаарх маш сонирхолтой кино байгаа юм. IMDb үнэлгээ бүр 7 тэг. За юу. Тэгэхээр сонирхолтой байх нарахгүй шүү дээ. За. Тэгээд өөрөөсөө наад нүдээр үзсгээгээд наад мооныг тахир хургнуудаа дахиж дарж орхиор. Яш шүүгүй, дарахгүй байв. За. Энэ тэнийг Иван Царайтай уулзсан шарх бол манай киноны гол дүр Амлет. За барыг омлет гэдэг юм шүү аа. Үлсчлээ байна. Гэж яахгүй. За. Тэрээр хаан эцгээ алс холын дайнаас буцаж ирсэнд бөөн баяр болоод аав ирсэнтэй гэд. Ээжийнхээ өрөөрөө гүгээд ортол ээж нь гэж нэг хүн шалдан нүцгэн муужгааныхаа үсийг баваалагчсан байж байхад хэлж ярихгүй орж ирнэ гинэ гэд гарын гадар хэсгийн амт үзүүлэх гэснээр болиол явъя. Хаан эцгээ чинь тосцгоё гэж гарна. Хааныга харсан ард иргэд нь хэрээд хаан мөнгө наслаг хааны алдар гавья мандтгай бөгжний эзэн мандтгай энэ төр шаанаа. Цаавэзрэ. Юм бөгжний эзэн мэзэн болоо шаач юу. Тэр чинь Фродогийн хүзтэй. Хаан чирээд авгаа хүүгээ сандсан үнсэж өмгээл орой партитай харин чи орой эрд унтан шүү тэргэн. Оройчулж сайхан партидж хаан хүүдээ алсан дайсныхаа хан хүүгийн зүйлтийг бэлэг болгож өгнө. Энэ үеэр дайнд гол үүрэг гүйцэтгсэн өргөмөл дүү болох Фьолнер юм. Тэгсэн хатан илт дүүрэн сэтэн хайж маяал алцганаал миний хундагнаас сархад хүртэл ямар өнтер гэж мэгэл. Гахааны хошгил ууж идсний дараа нь хаантан миний хүү одоо хаан ширээн суухад бэлтгэгдэх хэрэгтэй байна. Аав нь чирн болж байх шиг байна. Гэснээр дагуулan бөө дээр очиж зан үйл хийн. Дөрвөн хөллөж архирч улаад яг л нохоо шиг идэж уугаал өөрсдийгөө одоо бүртчөн гоомарлын удам гэж бодд юм хайш юм. Тэгснэ бэ өхвөл чи миний өшөөг аваарай. Авч чадахгүй бол харин зайлаараа заа юу чи. Энд тэргээл дөнгөж хөвчрлөн явагдаж байгаа хүүгээсээ баахан ам тангарыг авнаа. За тэгж байтал өвлайсгүй. Хүүтэйгээ ойд хамгаалагчтай үлдээчээл. Ард түмэн намайг хамгаална гэсэн шүүм яриад байж идэл үсэн баас байх вэ. Нөгөө ард түмэн нь өргөмөл дүүтэй нэрцэн өөрийг нь цааш нь харуулж бузар онжгийг өшгөлөхөр ирэн дээ. Хаантан ч өгтөл үр харамгэгчээр хүүгээ гялс нуугаад миний өшөөг заавал аваарай гэсээр өөрөө нөө өргөмөл дүү Фьолнертой толгоогоо цавжуулаад Валхалагийн тэнгэрт дэвшиж буддагийн дүрийг үзсэн. За Фьодкач одоо хүүгийнхэн толгойг гушихтаа дансартат энтергээд. Эдэн цэргээ араас нь туулганда. Явцгүй хааны урагшгүй албад гэгчээр хүүг барьсан ч хүү нэг цэргийнх нь хамрыг нь сосиск огтлж байгаа мэт таслаа зугтчих. Хүү зугтаж явсаар тосгондоо очтол өнөө Фьолнер чинь ёстой гал голомтоор самраа тайцсан байх нь тэр шүү. Хүү зүсээ хувилгаад ордны үүдэнд иртэл ээжийг нөгөө Фьолнер үүрчихсэн. Одоо хоёулаа суу гэж мэгэл ээж нь хөөрхий ойрлоос. Тэгсэн Амлетийн хажуугаар нармаага тастуулсан цэрэг хүүг танилгүй гүйж ирсэн. Хүү үхсэн. Далай чивэд алга болсон гэж хушигс ихтлүүлээ. Хүү хөөрхий юу ч хийж чадахгүй болохоор зогтож "Аава, би таны өшөөг заавал авна. Хатаа ээж, би таныг аварна. Фьодкамо банд, би чамайг алнаа. Ирүүс чи эсхийсэн" гэсээр завь сэлүүрдэн хязгаар нь үл харагдах талайд гарнаа. Яа, асла яруу найраг шиг. Үүнээс хойш хэдэн жил өнгөрсөн байх ба манай хүү том урд хонгор шаргал үстэй залуу болсон байдаг. Хөлсний цэрэг шиг ажилд орцсон.
Дайманы өмнө хамгийн дөрөнд нүцгэн шааж ороод бүсэлж төв идэг ажилтай. Зүрх сэтгэлгүй алуурчин танк болсон байхын тэрдээ. Тэднийхэн дайлаар эзэлсэн тосгоны хүмүүсийг шатаахын шатааж үлдсэнийг нь хэд хэдэн газар зардаг. Тосгоныг эзэлж хүмүүсийн маргааш зарах газараа хүргэж өгөхийн оройн Амлет агаар амьсгаж алхаж явахдаа нутгийнхны шүтэн модон дээр ирсэн байх ба. Модны өмнө нүд байх газараа нүдгүй дунтай бөө хөөхөн сууж байна. Дун нь нүдэт Амлетийг ирэхэд танаа удмын ах дүүнэр миний нүдийг булаасан ч би чамайг харж сурггүй болсон ханхүү Амлет. Амавынхаа өшөөг авахгүй дарваачаал запас амтай юм шиг энд хар бор ажил хийгээл явна уу? Нутаг буцаж өшөөгөө ав. Хов тавилангаасаа цухтаа харахгүй шүү. Чиний төрсөн нутаг тамийн хаалга нэртэй галтуус байгаа. Тэнд чи хов заяаныхаа үүргийг биелүүлэх учир жамцсантай. Өшөөгөө авах чинь чамд харанхуй нээлт хэрэг болно. Түүнийг хайч ол түүгээр эцгийнхээ өшөөг ав гэд сомлснаар манай Амлет бүтээн сөнөн гэсэн өшөө хорслоор дүүрэн улангассан бухуулж хувирах болно. Ер нь гэхдээ заавал тэр ийд мэлд биш зүгээр худаг заазур мазар байсан ч болохгүй багт. Ядаргаатай. Маргааш өглөө нь боолуудыг хуваарлж зарим нь Фьолнер руу явуулах гэж байхад Амлетийн бүлгийн нэг залуу тэр Фьолнер нэрээ арчаагүй харуулстаа шүү. Анхыгаа өнөөчөөд хаан ширээн цууж чадлагүй хонч болцсон байлаа шүү дээ. Хүн амьтны амны зугаа олчихсан л байж байдаг. За энийг сонссон манай Амлет зүсээ хөврөх санаатай үсээ тайрвал эрэхтэн хурц болно гэсэн өдөр үсээ тайрч хаяал. За тэгээд боолын хөвц өмсөж өөртөө тамга дарж аваад боолуудыг ажиж явсан завинд сэмхэн суун. Тэгсэн нэг шаргал өстэй дажгүй тууч чи 1000 бидний хөвцийг өмссөн ч өмддийн хонч хүний царай зүс чинь байж л байна. Чамаас бүр үнэртэж байна гэд нуугдж ядаж байхад нь хэлж орхино. Тэгснэ баригтмаарг байвал хоншгил бай. Битгий баавга шиг байгаад байна. Гинтэ. За ингээд хичнээн чөдөр яваад байгаа юм дэ. Явсаар нэг юм хүрэх газартаа ирнэ. Эртэл Амлетийн намалтгийн тасалдаг нөгөө азгүй цэрэг тосож аваад боолын ажилд орж байгаа юм да. Фьолнер мөн ховол хөгшөрч мөгшрөөг баг хэвэн дээ шүү. Бас болоогүй. Өнөө шаргал үстэй туучилуу санаархад байгаамаа. Гарын цэвэр үсийн уртаар нь байлах гэж мэгэл. Манай Амлет Амлетийг шааж байна. Sorry. Манай Амлет эрснээсээ хойш зөв цагийг сайхан боломжийг хүлээгээстэй. Тэрээр явж ижинхээ бараг харахыг хүсэмжлээстэй хөрх. Тэгж ээжигээ Фьолнерийн үсийг санаж байгааг харж ээлэг нь эмч шааж байгаа юм да. Гараад жаахан эмор сууж байтал нөгөө сайхан дамшиг ирээд яасан? Ээжигээ олж харсан гэсэн чинь харсан. Хөөх юм яг хэвэндээ. Фьолнерийн хүүхдийг гаргацсан болохоор ол яаж чадахгүй эргэшээлт нь байгаа байх мó ичим гэсээр суунда. Оройн Амлет боолын байрнаасаа нуусаар гарч нэгэн үнийг даган явсаар баг байхад аав дагуулж ирж байсан бөөдөр ирлээ. Зөнчөөс би аавынхаа өшөөг аммаар байна. Надад эртний 10 хүн элд хаан угааг зааж өгөөч. Тэгтэл нөгөө бөөн онгон матрын арьсаар хийсэн хуйтай цавжилт нь луугийн соёо мэтэл шаадаг сэс хоёрын үнэтэй худганаас илүү зэвүүн илд байгаа хүний цусаар ундаалдаг сэлэм тэргэл баахан рекламны пауз шаана. Тэгснээл энэ илд өөрийн гисэн нууцтай шөн эсвэл тамийн хаалга уулын хажууд л илдийг хойнаас нь суглах боломжтой. Бүтэн сартай шөн чи эрдний газар доорох бунханаас тэрнийг олох болно л гэж байна. Удалгүй бүтэн сартаа шүнж болж манай хүн хуарангаас оргож нөгөө айхтар сөр болсон элдний байгаа газар дээрээ давах гэтэл өнөө элдийг барьсан хүүрч амьлаад элдээ харамлаа зодлоо шаашноо муу ясан идрэг. Тэгэл манай Амлетийн алуурчин сэтгэхүүн яа зүгээр байх вэ? Нөгөө үүрийг чи ясыг үүрүүлж гавлын цуулж аян да. Эцэст нь толгойг нь тасалж боожгоог нь өмгөөлөх маягтай орхино. Суурндаа эртэл нөгөө крашилдэг туучи дээр нь Фьолнер ирсэн яг бавлцах гэж байтал сарн ижийг айлчилсан байхыг хараад Фьолнер за юу яа юу. Ер нь юу дараа ус гэд явахыг Амлет харна. Дараас өшөөгөө авахаас гэд элдээ байшингийн өвсөн Дэвид нүүн орхино. Маргааш нь Фьолнер хүмүүсээ дагуулсан хэдэн боолын хамт өөр нэгэн оюунтай боолуудаа талцуулан тоглуулахаар болзоотын бор толгойд цуглана. Энэ бейсбол шиг сохиуртайж Америк хөл бөмбөг стилийн нэлээд хэрцгий харгас тоглоом байдаг. Удаа дараа хожигдохыг харж тэсээгүй биендээ баймаргүй ууртай эготой Фьолнерийн баг бацаан талбарыг гүйж ороод ингэж ялтын ацнуудаа харжээ
энтергээ шааж байтал айлын талын хаалт шиг мунаг нөхөр хүүг унгааснаа зохиураараа яг шаах гэж байхад нь Амлет гүйж очиж хаалт залууг амьтаа голтой болгож хаян Фьолнерт үнж нохоо гэдгээ батлан харуулна. Үүнийг нь харсан Фьолнер стач чамайг тушаалаа хүүлж боолын ажлаас чөлөөлж боолуудын дарга болгож нэг эмэгчин сонгохыг зөвшөөрч байлгэн. Манай хүн мэдээж нөгөө дамжгаа сонгож шүнжин байгальдтiim байгаа үстэй. Садар амтд. Байгальдхийн энэ байгалаараа яг л Адам Ева хоёр шиг цус хөлс нос нулимстайгаа холдож дуусаад тамирцсан хөвдөж байтал нөгөө дамжигч нь одоо амарч ханлаа. Бот нэргэл та. Чөмгийн ташил та. Гэхэд Амлет удахгүй эднэрийн ойтон зүүдэн төртөл бие үзэгдэж хар даруулах болно. Гэд албан ёсоор татар ажиллагаа эхэлснийг мэдэгдэв. Маргааш орооны элдээ сугалж яваал том хүүгийнхээ найзуудыг мөчлөөд урлагийн бүтээл рүү адил цовдлчихсан байдаг. Өглөө том хүүгийнх нь дуу тэнгэрт хадаал хэн энийг хийсэн алмаа гэл. Боолуудаа хардсан ч эднэр зэвсэгч байхгүй ямар ацаараа ийм юм хийх хэвд. Тэгэхээр магадгүй чөтгөр шулмал ингэсэн байж магадгүй энтергээд хүүгээ тавьшруулна. Оройн лам ихч чөтгөр төргөл өргөж аргад нь барьна гээл манайхан шиг худлаа хүний юм ярьж нэг муу боол хүүхнийг хүлцэн байж байх үед мань Амлет ороод дунд нь бүжиглээ ийц. Тэгснэ боол хүүхний оронд лам авгаан туслахаар дахил өргөжсөн байдаг шүү. Тэгсэн ч үнэн таг заяа. Манайхаа чөтгөр өөрөө тахилаа сонгожээ гэж мэгээш. Үнэн харах хөөстанууд. Тэгсэн ч бас тайвшрахгүй. Айн троллууд байж магадгүй гэд боолуудаа зэвсэг өгч газар нутгаа хамгаалуулахар болно. Шүнч болж тэднийг харгалзагч аядж байсан харгалзагч нарын хоолнд сайхан дамшиг маань хор хийгээд нөгөө эдэн хагас галзуурч өөрсдийгөө алж хядаад баахан үмэн дэгдэнэ. Энэ хооронд Амлет ээжийнхээ өрөөнд гэлс дэгдэж очиод ээжигээ хүлээж байтал ээж нь чороод ирлээ. Амлет ээж би таны хүү Амлет байна гэтэл муу бэлтрэг чи юм уу алж хядаад өөмөө самун тэгдэгэд яваад байсан юм уу? Гэтэл мэл гайхаж цэл хөхөрсөн Амлет. Гү та ч одоо яачхав вэ? Явъя. Гэд аваад явах гэтэл үгүй гэж. Чиний эцгийг би үзэн яддаг байсан. Чамайч бас. Тэгэд би өргөмөлдөө Фьолнертэй нийлж яваад аав их чи хөнөөлгүүлсэн. Гэж шат юм. Амлет энийг сонсоод шууд хөдөлмөрийн жадамжаа алдаж сэтгэл готролд орж 6 их 6 дууг мянган удаа сонссны дайны ямарч байв. Итгэж ядаад та чи тэгээд намайг буцаж очихд та ойрлоод өөлөд байсан биз дээ гэтэл гүү инээж байсан тэнийг минь гэд аламсын инээ дээр энийг шаач. Амлет бүр шок цаашаа тэндээс гарч юу ч байсан том хүүг нь алнаа гэд алж хаяад зогтон. Маргааш нь алуурч хэн байсныг мэдсэн Фьолнер дэлбэртээ уурлаж хэн хамсаатан байна тэр гээл ганц хоёрыг худгалж байснаа нөгөө дамшиг дээр ирээд алах гэтэл Амлет эргэж ирж тэрний амиар хүүгийн чин зүрхийг солио энэ гэл. Баахан тулдаж байх хооронд шаргал ус төвчи ашгүй зогтож байгаа юм л д. Яа, ашгүй дээ. Амлет Фьолнер тэр шулам авгаач яах. Энэ мэл амьд гарч байвал болоо доо. За тэгээд аргагүй хүчин мөхсдөж баригдаад булуу болцоо нүдүүлнэ хөөх. Тэгснэ энэ чиний хүүгийн зүрх гэж яаж мэдж байгаа юм гэрнэ. Ингээл хаана байна миний хүүгийн зүрх гэд нэмж нүдүүлнэ байхгүй. Харанхуй сэлмийн хойндоо гатсан гэж бодоод хажууд нь шидчээ том хүүгээ оршуулахаар бүгд гараад явах гурван баахан хэрээнээс чирээд олсноос сул. Бодвол одоо өвөг дээдс мэдсэ аамаавн л байдаг л бид. Фьолнер шалдан үцгэмстаа өшөөгөө авах цаг ирлээ энэ гэж орилж чарлж байгаа Амлетийн зүрхийг сугуулахаар буцаад иртэл өнөөх нь байдаг. Яв гэтэл нөгөө хэрээнүүд буюу өвөг дээдс нь мань нэрийг авч нэрсээр шаргал ус сайхан дамжиг дээр наваад ирсэн байх нь тэр. Энэ өвөг дээдсээс үсгэхдээ эвгүй юу? Шүдний аппарат энэ шаацаа. За тэгээд Амлет зэрснэ энэ дэваач нь юу вэ? Энтэр гэтэл шарустч чи миний төлөө ирж намайг аварсан. Чивтээр холбогдсон гэснэ ахаа бамбиралтааш. Мань шаргал үстч хадуу ухаан гаргаж одоо наад өшөө хорслоо март эндээс зогтож хүн шиг сайхан амьдрий. Зослонгийн байш машинтай болъё. Орж ирсэн сайхан хоёр адуу олж огно гэхэд Амлет ч найз охинтой болсон учраас үгэнд нь орж базуулахгүй болохгүй гэж бодсон уу яасан. За гэх болно. Ингээд тэр хоёр зугцаар хөлөг онгоцсон дээр суутал гинт Амлетийн 6 дахь мэдэрхүү ажиллаад чиний дотор миний магцус урсаж байна
Бүр 2-2 хүүхэд гэдсэн чинь байна. Фёлнер амьд байгаа цагт биднийг 50 ойрхгүй. Би эр хүн шиг байж Фёлнерыг дуусгахгүй л тэр зогсохгүй. Би гэр бүлээ хамгаална. Чи бол хааны хатан ичэн шүү. Гэснээ далаар үсрээд орж. Амар сэлдэг шаацгаа. Бараг Майкл Фелпсийн үг гэсэх нь баху. Босч очоод сэмхэн тосгонд нь гитэж ирснээ нэг нэгээр нь хүйс тэмтэрсээр нөгөө мө хамаргүй стаг олж аваад чиний хөөж явсан бэлтрийг хамар ихч нь авсан. Одооноос би гүйтсэн чон болсон тул үлдсэний авахаар ирлээ. Гэснээ хамарлуу нь илдээ зоогоо шооч. Яа, өмнөөс нь өвчлөө гөлөг гэж. Тэгэл тэнд байсан боолуудыг суллаж сайн хүний ажлаа хийчихэд Фёлнерийн өргөөнд орж ирээд Фёлнерийг алах санаатай хайж байтал ээж нэгээд нөгөө шулам гинт гарч ирэн сэлмээр зүсээд манай хүнс зүрхэнд нь илдээ шаатал ихнийхтэй дүүн ээжигээ өмөрч ар нуруунд нь үсэрч гарч ирснэ жижигхэн хутгаараа гижигдэж тэр пьеста. Манай хүн жугасаа бөөн уурын мунхаг цайлаач бастам гэд бас ил дээр ирчээд байж байгаа. Энэ үед Фёлнер орж ирээд тамийн хаалга галтуул дээр чамайг хүлээж бай. Тэнд чамайг шарна гэд эхнэр хүү хоёрынхоо цогцыг аваад явах болсон. Амлет Челси ясаараа болцсон цагтаа галтуулан дээр яваад очино. Нөгөө Фёлнер нь ч ирсэн бололтой эхнэр болон хүүгээ уулын бэл тавьчихсан морьныхоо толгойг бас тастаа тайцж байгаа шиг. Хөрхөн морь одоо ямар буруутай гэж. Амлет ядахнаа шархаа жимчилж амжилгүй нийлэн төний муутай байсан ч тулдаж дуусгах гэсээр илдээ суулаад дээшээ матсаар манай хоёр шалтлаад six pack-уудаа гаргаж ирээл нүцгэн зоддож тулдаад эцэст нь Амлет Фёлнерийн толгойг тастаж Фёлнер зөрүүлээд Амлетийн зүрхэн цэлэм зоостоор манай хүн нүүр бардам үр удмаа үлдээсэн эцгийнхээ өшөөг авчихсан одоо л нэг юм санаа намарч тэнгэртээ амар тайван дэвшиж байгаагаар кино дуусах болсон. За тэгэд ямар кино яриулмаар байгаагаа бас комент хэсэгт бичээд үлдээчихгүй да. Тийм ээ. Юмыг ч мэдхэм яриад өгч юм биш. Тийм ээ. Тэр комент ч ба штэ. Олон лайктай байвал бас давуу тал болно гэж байгаа. Зэг. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай садаранд.